бүсгүүчүүд хэрхэн бас оролцож байна, хэрэг хандаж байна гэдгийг санаа байна л да. Ер нь бол одоо нэг үе бодоход манай нийгмийн итэх бол сайжирсан. Эмэгтэйчүүдийн одоо хөдөлгөөнийг дэмжихдээ бас идэвхтэй оролцож байгаа. Тэгээд бидний энэ удаагийн энэ хандив цуглуулж байгаа энэ хүнд өвчтэй хүүхдээ асарч байгаа ээжүүдэд туслая гэдэг энэ уран маань бол зүгээр нэг одоо нэг өнөөдөр хөрсөн өвчин бол биш. Энэ бол үнэхээр их хүнд одоо төрхийн том гажигууд байна. За тэгээд дээрээс нь полиомиелит, за тэгээд энэ даумын өвчин энтер гэсэн ийм их хүнд хэлбэрийн өвчтэй хүүхэдтэй ээжүүд бол үнэхээр их зовж шаналж суудаг. Их хүнд одоо ер нь хүүхэд нь одоо өвдөх шиг ийм том зовлон бол байдгүй. Тэгээд улсын хэмжээнд ийм тоо бидний судалгаа гаргаж үзсэн 700 орчим байд юм байна. Тэгээ бидний манай сан бол одоо хичнээн одоо мэрилээ хичээлээч гэлээ гэсэн ер нь 30-40-оос илүү гарч одоо чадахгүй. Энийг бол улс бас анхааралтай авууштай өөр байгууллагууд ч гэсэн энэ рүү анхаарлаа хандуулаасаа гэсэн бид нар бас ингэж бодож байдаг. Тэгэхгүй бол ерөөсөө одоо ээжүүд нь үнэхээр их ядардаг. Ажил хийх бол ямар ч бололцоо байхгүй. Одоо бүх ажиллагаа нь хүний гарт байгаа ийм хүүхдүүд нь том болж байна. Их нь одоо өргөд даахааргүй болсон ийм одоо хүүхдүүд бол байдаг. Тэгтээ зэрэг энэ нь бол одоо бас улсууд анхаараасай. Тэгээд ээжүүд нь ярьдаг байхгүй юу? Ахтай амрах саданч бай, одоо эмчч бай, хинч бай гэлээ гэсэн хүүхдийн чинь би яаж вэ гэж асууна өөхөөс хөөрхий юм уу ээж нь эмэгтэй чи одоо их ядарч байна уу? Чамд ямар тусламж байна уу гэж одоо танаас ангаас өмнө бидэнд ингэж хандаж бидэнд ингэж халуун гараа сунгаж байсангүй гэж одоо бидэнд хэлдэг юм л да. Тэгээ бид нар тийм болохоор эднэрт бас туслах гэж л одоо зэрэгтэй явж байна да. За үзэгчдээ ярилцлага ингээд хэсэг хугацааны дараа үргэлжлүүлье.